Монгол Улсын ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Дүүргийн төр захиргаа хувийн хөвшил иргэний нийгмийн байгууллага иргэдэд төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа санаачилсан хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Сүхбаатар дүүрэг нь орон сууцаг гэр хороол цуслангийн бүс хосолсон газар нутагтай төр захиргаа шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, худалдаа үйлчлэгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм а. Сүүлийн 5 жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж амьдрах орчныг сайжруулах, догчилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анхудаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий сэлб нэгдсэн эмнэлэг барьж байна. Энэ эмнэлэг дүүргийн 140 мянган иргэнээс гадна Шингэлтэй Баянзүрх дүүргийн төвөөс аслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж эмчилгээ үзүүлнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны хөдөлгөөний хүрээнд бол одоо Сүхбаатар дүүрэгт маань төрийн болон төрийн хувийн аж ахуйн нэгж байгууллагууд маань нийлээд Монгол генералууд, төрийн бус байгууллага гэх мэтчлэн байгууллагуудаа бид хамтраад богд цонхог болон гүнжийн булаг гэсэн байршлууд дээр одоогийн байдлаар нийтдээ 60 гаруй мянган мод тарьчихсан явж байгаа. За илгээлтийн эзэд хөтөлбөр мөн адил манай дүүргүүдээр хэрэгжсэн. За үүнээс манай дүүргийн 41 сурагч одоогоор нийтдээ 6 оронд 11 ихтэй сургуульд суралцсан, амжилттай суралцж байгаа. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд нэг бодлогын хүрээнд одоо 2022 оноос хойш бол яг энэ эрүүл их нялхас, эрүүл залуучууд, эрүүл хүүхэд, эрүүл шүд гэх мэтчлэн одоо энэ бодлогын одоо төсөл хөтөлбөрүүдийг бол үе шаттай жил бүр хэрэгжүүлж за үр дүн нь бол гарч байгаа. За тухайлах юм бол одоо эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд манай дүүргийн онцлог нь маш олон одоо сургууль цэцэрлэгтэй ер нь залуучуудын юм дүүрэг. Тэгэхээр сургуулийн насны одоо 6 настай хүүхдийн нүд зүрх шүд зүрх судас одоо эрт илрүүлэг үзлэг бол маш үр дүнгээ өгсөн хэдийнэ одоо хүлээдэг аав ээжүүдийн хүлээдэг болсон юм одоо тогтолцоо болж одоо эрүүл мэндийн байгууллагуудад бол ингээд суурьшсан юм одоо үзүүлэлт байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд богд зонхва, гүнжийн булаг зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж хуургуулсан байна. Дүүрэг иргэдийн амралт чөлөө тусгай өнгөрөөх хүүхд залуусын нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл зөв хандлагатай болж төлөвшөхөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий спорт цогцлборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтанд оруулна. Өнөөдрийн ярилцлагын хамгийн гол дотны юм бол айл гэрийнхэн дунд одоо ээж аав нар хүүхдүүдтэйгээ ярьдаг шиг хамгийн халуун дотн тийм ярианууд. Монголын бас одоо ямар нэгэн байдлаар энэ залуучууд төр тусмаа хурж явах хэвээр ийм сайхан яриа боллоо. Тийм учраас л их дотн боллоо. Тэгээ энэ суусан ахмадууд суусан ярин сонссон болгон их өндөр сэтгэлтэй гарсан бахаа гэж санаж байна. Сайхан санагдлаа. Тэр гарцаа одоо өөрийнхөө тайланг тавилаа. Одоо дэлхийн нийтийн маань одоо Монгол улсыг одоо ямар ч хэсэн дээд зэргээр хүлээн зөвшөөрөөд мэддэг болоод мэддэг болоод тэгээд аялал жуулчлал гадаад дотоод одоо бодлого энэ төр маш хөгжиж байгааг л одоо хөгжлийг л харууллаа. Яг ингээ ярианаас ингээд харж байхад их сайхан энгийн ярьлаа. Тэгээд яг өнөөдөр биднэрт тулгамдж байгаа хамгийн чухал асуудлуудыг бол хөндөж ярьлаа гэж хувьдад өгнж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хамгийн чухал нь мод, тэрбум үндэсний мод. Тэгээд өнөөдөр Монгол улс сөлжиж одоо шорон шуурга маш их болж ийн гэдэг юм ярьдаг хэрнээ өнөөдөр хашаанда модгүй айл хэр олон байгаа үлээ тий. Тэгэхээр бол ерөөсө бодох хэрэгтэй байхгүй. Тэр Солонгос улс өөрсдийнхөө тэр байгалыг бүтээсэн гэдгийг сая хэллээ шүү дээ тий. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдөө одоо энэ цөлжилтийн эсрэг одоо тэр нөгөө хашаа болгондоо гудамдаа тий нийлээд ингээ мод тарих ёстой юм байна гэдгийг бол ойлгож одоо ер нь бол тэрийг маш сайн ойлголоо. Альва улсууд хүнсний одоо эрүүл өвтөгтхөн бол онцгой үүрэгтэй. Тэр тусмаа Монголын одоо цагаан эд мах сүү энэ бол байгалийн одоо ориг ийм сайхан амт шимттэй чанартай ийм бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнээ өөрийн орондоо мөн ногоо цагаа тарихаас ахгуулаад бүх зүйлийг өөрийн орондоо хийж эхэлж байгаа бол Монгол орны одоо нийт ард түмний эрүүл энх байх, урт удаан наслах
эрүүл чирэг янз бүрийн өвчин зовлон дэлгэхгүй байх их орны үнэтэй бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа явдлууд бол онцгой үүрэгтэй гэж бодож байна. Одоо маш их үр дүнтэй сайхан ажлууд хийсэн юм байна. Тэгээд энэ дотроос надад хамгийн их таалагдсан цагаан алт хөтөлбөр байлаа. Өөрөөсөө хувцас ойдог бүх зүйлээ өөрөөсөө хийх тэр бүх боломжийг олгож өгч байгаа явдал бол одоо маш их авууштай тал байлаа. Тэгээд дээр нь нэмж хэлэхэд бас ерөнхийлөгчийн тэтгэлэгтэй оюутны хөтөлбөр бол маш их сайн байлаа. Тэр хамаагүй хөдөөний одоо үнэхээр сурлах сайтай сурах гэсэн хүсэлтэй хүүхдүүд хамрагдж байгаа явдал бол Монголын ирээдүйд бас их хэрэгцээтэй зүйл болж байна гэж бодлоо. Энэ хүний яг ингээ хийсэн ажлаа өөрөө хийсэн учраас тэр хүн ярихад нүүр бардам хэлж байна. Тэгээд хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. 5 одоо том зүйл дээр ажилласныгаа хэлж байна. Одоо ажиллах гэж байгаагаа хэлж байна, тийм ээ. Нөгөө цагаан алталгийн тэгээ сая одоо аймагуудаар явлаа шүү дээ. Бүх аймагуудаар явлаа. Яг тэрнтэй адилхан бас энэ одоо дүүргүүдэд ирж ингэж ажиллаж байгаа надад айгүй их таалагдж байна. Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүрэнжовын Бямчов бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв төрийн бас байгууллагын сурагч багш Адягийн наран гэрэлд Гавьяат багш, Цагдаагийн хурандаа Дугаржовын Майс сүрэнд Гавьяат гуйлж, төр захиргааны ахмад ажилтан Догтгийн Шаргууд үйлчлэгээний Гавьяат ажилтан, Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн мэс заслын танхимын багш доктор профессор Дүнгэр Доржийн зоригтод эрүүлэг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дэд одон медалаар шагнасан юм а.